За сайн манайхаа найзуудаа орой хоол хийнгээ орой хоолны санаа өгдөм мөгж бодлоо. Тэгээд өнөөдөр төмсний хүчмэл хийх гэж байна. Тэгээд ойрд айгүйх нэг турж байгаа хүний шинжгүүл амар их хоол хийгээд байдаг. Гэтэ яг би хоолоо нөхөртөө ажил дээр нүгж болдог 2 удаа идэхэд хангалттай том саунд хийж өгж болдог болохоор орд бас айгүйх хоол хийдаа. За тэгэхээр төмсний хүчмлийнхаа махыг бэлтцээ эхлээд энд юу орсон бэ гэвэл 500 г үхрийн мах, тэгээд талах орсон байгаа. Цагаан талахаар харамстай гэрт байсангүй. Тэгээд 200 мл сүү, мэдээж хар перц хамт оруулахаар, тэгээд давс орсон байгаа. Тэгээд нэг сармис орсон байгаа. Нэр нэг юм сонгон хэрчнүүдээ өвдөхгүй арга байдаг надад. Ийм блендертэй болсноос хойш сонгон нэг ч удаа хэрчгээ болсон 2 юм уу 4 хувааж хийгээл хальсын арилгаж хийгээл тэгэл дээрээс нь сармис өөр үүж байдаг. Ногоон сангийн энэ хийхээр бол бүгдийг хольж андар үегээл шууд ганцхан минут ч хүрэхгүй дээ, нэг 20 секунд блендертэй л бэлэн айгүй амар. Хэрвээ ийм блендертэй бол та нар тэгж ашиглаж үзээрэй. За тэгээд энд болохоор нөгөө нэг хамгийн төмснийхөө дээдлэр нь хучих соуса бэлдээд байж гин. За энд болохоор 50 г бэслэгэл орсон баг. Тэгээд нэг өндөг. Тэгээд харин энэ соуснаас нэлээд их байж тийм үү гэж бодож байна. Тэгээд энийгээ сайн хольж агаад хамгийн дээг өрөнд хүрхнэ төмснийхаа. За тэгээд дамс төмс мах талах гэж жоохон хүнд хоол, оройны хоол хэд болчихж байгаа учраас би хажуугаар нь ийм ногоо бэлтлээ сая. Баклажан гэдэг юм. Манайхаар бол монголоор бол одоо би нэршлэн сайн мэдгүй байна. Тэгэхээр яг хар цукини гэд нэрлэжгүй. Мэддэг бол хэлж өгч туслаарай манайхаа ийм шүү. За энд болохоор зэрэг энийгээ бэлтжлээ. Сая жижиг дөрвөлзэн хэрцээд тэгээд хэрчээд сонгон сармис давсл хийлээ, өөр юм хийсэнгүү. Тэгээд энэ болохоор нэг хоолны шингэцийг төрөсгөж өгж яадаг. Хоол боловсруулах хэртний үйл ажиллагаанд аюулсан. Тэгээд аюу витаминлэг шинэ ногоо учраас манай цуслан дээр ургасан өөрсдийнхөө ногооноос авчирч идэж байгаа. За энд төмсөө чанаад байж гин. Төмсөө болохоор ийм дөрвөлжин хэрчээд зүрд хийцэн хурдан болгохын тулд одоо булчингууд нь сүүгээ нэмэл, цэцгийн тусаа нэмэл хутгаал төмсний юу хийчихнэ. Пюре хийчихнэ. За. Тэгээд цааш нь тухайгундаа хиндэ. За. Тэгээд маха энэ шарах цүухнийхаа тавганд хийжлээ. Тэгээд норон цэцгийн тус оливийн тус 2 холилдсон юм благо гэд аюугаа ямттай тус эднийх нэрэ. Энэ тосноос төрөгч жагаад тийм мөнгөлөг цаасанд хийлгүй шууд энэндээ хийжлээ. Гайг баха төлөгдөх нь гайг бах. Тэгээд одоо энийг тухайундаа хийж идэ гэж бодож байна. За гаднах тосын сайн гэж арчиж жагаад. Тэгээд нэг 15-20 минут ч юм уу болоод тухай мөн гайгүй халж. Юу яана. Аргад ирж байгаа дээрээс нь төмсөө ийнэ. За нэг ингэсгээд нэг 15-20 минут болоод гаргаж ирж байгаа дээрээс нь төмсөө ийнэ. За мах маань болчлоо баг. Төмсөөч нөхчлээ. Одоо нөхсөн төмсөө шууд махан дээрээ хийгээл. Тэгээд төмсний хүчмлийг бол бүгд л хийж мэднэ л дээ. Нүс нэг амир халан болохоор өөр гараад миний утасны камер бас яах юм шиг байна. Аюу бүрсэж харагдах юм шиг байна. Тэгэхээр төмсөндөө болохоор сүү тэгээд цэцгийн тус нэмсэн байгаа. Чанахтаа давс хийсэн учраас амсч өдсөнгөө болцсон баха. Би бол давсыг тэгэл баримжаагаар л хийчихдэг дандаа өөрийнхөө нүдэн баримжаагаар.
заавал одоо титэн халбар тийш нэш гэж хийдэггүй. Тэгэхээр ерөнхийдөө миний хийж байгаа бол аюу энгийн дандаа л өдөр тутамдаа л бид нарын идэж болох те олдод сайтай хүнсний бүтээгдэхүүнүүдээр хоол хийж байгаа. Яг хөө миний хэрэглэж байгаа зарим нэг хүнсний ногоонууд Монголд бас жоохон олдц муутай байж магадгүй. За түүнээс бол бусад материалууд бол бүгд л одоо өдөр тутамдаа хэрэгэлдэг материалууд байгаа учраас та бас хаяадаа ингэж орой өөр хоол хийж идж байгаарэ. За төмсөр нэрэ багтах нь гайгүй. Гайхаа. Миний эмэгтэй хөвний юу айгу том болохоор тавг өөр айгу том болохоор энэ. За энийг нэг модон хөсөр орчим уу яа. Тарая. Тэгээд би чинь ямар мэргэжлийн тоогооч биш. Тэгээд юу болохлаар чинь өчиргөө рестораны хоол мал хийж л мэдгүй. Тэгэл гэр зурдаал хийдэг. Тэгээд янз бүрийн гой хоол YouTube-ээс хараад хийхэрч аюух заавал тосонд шаарсан тийм байгаад байдаг. Тэгээ би болохоор аль болох нөгөө шаарсан хоол унд иддэггүй. Тэгээд нөхөртөө гэрээхэндээ хүүхдүүдтэй ч гэсэн болж шаарсан юм хэрэглүүлдэг. Хэрвээ шарах юм бол зөвхөн ингэж төхөөвнж хийдэг байгаа. Яг одоо харуулын тавган дээр маасл нь ерөөсө болж өгөл юм шарж иддэггүй. Тэгээд уус өөрөө жоохон ходоод муутай. Дээрээс нь бага насны хүүхдүүд учраас тэгээд нөхөртөө ч гэсэн болж өгөл юм эрүүл аргаар хоол бэлдэж өгч явуулахыг хүсдэг. Өөрт нь яг савнд хийж өгöd. Тэгэхгүй бол хоолгүй явуулж хахлаар өдөртөө нөгөө ажлынхаа тэнд байдаг фаст фуд орчоод байдаг учраас тэгээ тэнд чи ямар ойлгохтой хоол байх ш. Нэг бүргэр хэндлт хүмүүс хэндлт байгаа хэлгүүд. Би өөрөө иддэггүй болохоор тэгээд болж өгвөл байнга хоол өөрөө хийж өгч явуулдаг байгаа. За төмсөө тараачлаа. Одоо дээрээс нь соусаа бүгдийг насгаад түрүүнийхээ сэр, нэг өндөг сэр, тэгээд 2 3 халбах томатны паста байгаа. Тэгээд бас тараад өгчөө нэгэн жигт сайхан. Тэгэхээр гарын дуур байгаа олдод сайтай ийм материалуудыг ашиглаад хийж болох хоолнуудын рецептийг би та нарт бас харуулахыг хичээдэг байгаа. Тэгэхээр учиргүй одоо ийм амтлагч эдэн грамм тийм амтлагч орно гэл одоо яг ингээл тайлбарлал оруулж хлаар ч юм бас тэр болгоныг Монголд ч юм бас олж авах хэцүү. Тэгээд 1-2 амтлагч олж авахгаал тэгэл дэлгүүргсэн яваад авах чинь бас хэцүү. Ерөнхийдөө бол тийм байдаг би өөрөө ч гэсэн. Гэтэ манайхаа яг нөгөө яг гэрийнхээ хажууд хүнсний цагтай учраас тэр цах руу ороод бол юу авч болтой л да. Янз бүрийн хүнсний ногоо төрөл бүрийн амтлагч те. За. Махаа бол би түрүүн хэлсэн хар перцээр амталсан байгаа. Тэгээд сонгон сармис. Гэт болоо. За одоо ингээд буцаагаад хийлээ. Жогон царай мудайл болох юм шиг байна гэхдээ яг. Дээгүр нь яг нэг ингэсгээд чимгэлж болно. Гэрийн хоол юм чиндээ тэгэл. Үзэмж жоохон муулах шиг байна. Рестораны хоол биш учраас гівгийн харин төмсний хүчмэл хийж идмээр санагтаад аюу гой санагтаад ойдон бахта бас ресторанд ажилладаг байлаа тэр үед аюу хийдэх дуртай байж. За иймэрхүү боллоо. Одоо нэгэ буцаагаад хийч. Өө нөгөө хүүхд маань овоол хөвтөжсэн одоо бүр буцаад уйлах гад шүү. За нэгэ гэлсэн гэж хийж. Хүүхдээ аав. За тэгэхээр энд бол нэг 180 градус дээр 180 градус дээр одоо нэг 10 минут болгох болчихно.